Орхон аймгийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар бэлгийн замын халдвар төвчний 122 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал нийт халдварын дийлэнх буюу 49.2%-ийг Тэмбүүгийн халдвар, 21.3%-ийг Копакагт, 29.5%-ийг Тэрхназийн халдвар эзэлж байна. Насны хувьд тэгээс 66 насны хүмүүсээс дээрх халдвар илэрсэн бол 18-аас 32 насны хүмүүст халдвар зөнхлөн тохиолдож байгаа юм. Харин гэр бүлийн байдлаар авч үзвэл гэрлэлтэд батлуулсан болон батлуулаагүй хамтран амьдрах хэлбэрээр амьдарч байгаа хүмүүс халдварын дийлэнх буюу 64%-ийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар 2022 оны 9 сарын байдлаар 122 халдвар бүртгэгдсэн байгаа. Үүнээсээ болохоор Тэмбүүгийн халдвар 49.2% буюу хамгийн өндөр хувийг эзэлж байгаа. За дараачаар нь болохоор Тэрхназийн халдвар 29.5%, Конокогт халдвар болоход 21.3% батлагдсан байгаа. Энэ нь болохоор 2021 оны 9 сарын байдалтай харьцуулаад үзэх юм бол яг нийт халдварын тав буурсан үзүүлэлттэй байгаа. 2021 онд болонгууд 13.1 промил байсан бол энэ жил болохоор 11.5 промилтэй болоод 139 тохиолдлоос 122 халдвар болж буурсан байгаа. За яг өвчлөөр нь аваад үзэх юм бол Тэмбүүгийн халдвар болохоор 40.3%-аас 49.2% болж нэмэгдсэн. За Конокогт халдвар болохоор 33.8-аас 21.3% болж бас буурсан. За Тэрхназийн халдвар болгоод 21.3-аас 29.5 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. За насны хувьд гэх юм бол 2021 оны 9 сарын байдлаар болохоор 0-аас 73 насны хүмүүс бол батлагдчихсэн. Энэ жилийн хувьд болохоор 0-аас 66 насны хүмүүс бол батлагдсан байна. Зөнхлөн тохиолдох насаар нь аваад үзэх юм бол 2022 онд бол 18-аас 32 насны хүмүүс ер нь зөнхлөн тохиолдсон байгаа. Илүү өвчлсөн байна. За хүүсийн харьцаа ерөнхийдөө харьцангуй бас ойрхон. Эрэгтэй хүмүүс 41%-тай, эмэгтэйчүүд 59%-тай батлагдсан байгаа. За тэгээд гэр бүлийн байдлаар бас авч үзэх юм бол 2022 оны тохиолдол нь болохоор огт гэрлээгүй 32%тай, батлуулсан болон батлуулаагүй ер нь гэр бүлтэй хүмүүс нь 64%тай байгаа. За тэгээд бусад одоо нөгөө нэг бэлэвсэрсэн, салсан ч юм уу тиймэрхүү хүмүүс болохоор 4.1%-ийг эзэлж байгаа. Энэ болохоор 2022 оны байдлаар шүү. За тэгэхээр өмнөх жилдээ мөн адил бас яг гэр бүлийн байдлыг харьцуулаад үзэх юм бол 2021 онд батлуулсан болон батлуулаагүй гэр бүлтэй хүмүүс 78.4%-ийг эзэлж исэн бол энэ жил болохоор 64% болж буурсан байна ямарч байсан. Гэхдээ энэ батлуулсан байсан ч батлуулаагүй байсан ч гэр бүлтэй хүмүүс гэр бүлээс гадуур харилцаа ч юм уу арай өөр маягаар ингээд халдвар авчираад гэр бүлийн хүндээ халтааж байгаа харж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө нөрсөн сэргийлэлтэй сайн хий бибидээ үнэнч бай бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор бүсийн онцлог амжилтны төвийн бэлгийн замын кабинетэд бол өдөр болгон явагдаж байгаа. Өглөө 8-аас 2 цаг хүртэл явагддаг. Энэ үйлдвэргүйгээр явагдаж байгаа гэсэн үг. За тэгээд хувийн эмнэлгээр ер нь бол аль болох битгий очоорой. Тийм. Яг мэрэгжлийнх нь бэлгийн замаар халдвар төвчний нарийсаж мэрэгсэн эмчдэр нь одоо тэр кабинетд ажиллаж байгаа эмчдэр нь очиж үслэг онцлог эмчилгээндээ хамрагдаарай. За тэгээд ер нь бол аль болох жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хийг зөвлөж байгаа. За гэхдээ тохиолдлын бэлгийн хавталд орох тий. Эсвэл нь өөрийгөө жоохон сэжиглэх одоо ингээд бэлэг эрэхтнээс нь юугүй үнэрт хаяа юм гарах, цагаан юм гарах, эсвэл одоо яр шарах гардаг ч юм уу. Би чинь ингээд нэг завираа хэлээд өгдөө штэ өөрөө. Яг тийм үед нь заавал очиж үзүүлж байгаарай. За тэгээд тохиолдлын бэлгийн харьцаанд орсон, ер нь бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдол болгондоо очиж үзүүлэхийг зөвлөж байгаа. Бэлгийн замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жилд 2 удаа үзлэгт хамрагдах, хамтрагчдаа үнэж байх, хэрэв тохиолдлын бэлгийн харилцаанд орох гэж байгаа бол бэлгэвч хэрэглэхийг эрүүл мэндийн газраас зөвлөж байна.